бие ямархан сүрэг тарган сайхан намаржиж байна уу? Сайн байцгаана уу ихэм сонсогчдоо. Монголын радиогийн малчин нэвтрүүлэг шинэ дугаараа хүргэж байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн өвс тэжээлийн үн ханс сэдвээр бэлтгэлээ. Намрын хонгор өдрүүд холбоо цовх шиг хойно хойноосоо хөвөрсөөр малтай хангаан улсаар хярам унан хандж байна. Бүр зарим газраан богийн туруу засараад хайлаад тагсан ч хяр шилийн зас хайлсангүй өвс цөлөөн даган цаохортож байна. Майс өвөлд бэлдээд айл хотлоороо сарвч уцаан засаж хадлан тижээлэн базааж байна. Өвлийг өнтөөд авахын нэг бэлтгэл бол өвс тижээлээ хөрөлцөөтэйхэн бэлтгүүлээ. Газрын гарт цайтай нутаг орныхан бол жалга гууныхаа өвсийг хадаад түүнийгээ бэлтчихнэ. Харин хадлангүй говь хэр талын малчид худалдаа өсөөр л өвлийн бэлтгэлээ зэгдэг. Иймээс энэ удаа Улаанбаатар хотод өвсний үн ямар байгааг малчидтан дуудахыг зорилоо. Улаанбаатар хотын баруун зүүн хоёр тал буюу Сонгон хайрхан дүүрэг, Налайх дүүргийн нутагт Хинти, Дорнод, Сүхбаатар, Сэлэнг, Булган, Төв аймгийн зарим сумдаас бэлдсэн өвс худалдаалагддаг. Налайх дүүрэгт өвсний худалдаа хараахан гараагүй байна. Харин Сонгон хайрхан дүүргийн нутагт буюу Хөөцөн 22-ийн төвчөөний хойд талд өвсний худалдаа гарчээ. Энд Дорнод, Сэлэнг, Төв зэрэг аймгийн нутгаас бэлдсэн өвс атсан 13 тэрэг байна. Тэдний эцэд буюу тээвэрчтэй уулзаж ярилцлаа. Эхний уулзсан тээвэрчин бол Сэлэнг аймгийн Орхон сумаас ирээд байгаа Бат Эрдэнэ юм. За хэд хоног явж ирж байна Орхоноос? Орхоноос нэг хоног л яваад ирлээ. Нэг хоног л яваад ирлээ. За хэдэн баадлын өвстэй та? Нэг 1000 баадлын өвстэй. За баадлын өвс. Нэг баадал одоо өвс хэд гэж байна? Одоо 8 л өгөхгүй байж шин. Бас хүмүүс сонирхоод байгаа шиг байна тий. Сонирхоод өгнө. Ер нь анхны өвс гэхээр одоо нарийн талдаа л орд юм. Нарийн талдаа л авах. Мод багтай гэж гэдэг юм уу? Амьд төдөлтөл юм шиг байл дээ. Мод хэлгэн царван багтай юу? Тийм юм шиг байна. Самбал өвстэй ичгээд дөнгөж сая орж ирээд байж байна. Ер нь хойшоо ороход тийш нэг газар дээр ямар үнэтэй нэг бодлоо. Газар дээр нь 5000-аас 6000 байна. Хадлан баригаад их байна уу? Зөндөн болоод байна. Ер нь өвсний үнэ боодлоосоо шалтгаалж байна уу? Буудал нь хамаахгүй газрынхаа өвснөөс л байна л да. Газрын тэр газрын өвс сайн, тэр нь муу гэдэг энэ малчид ч бүгдээрээ бичв. Модтой модгүй янз янзаар ингээд малд нь адуу мөхөр гэдэг янз янз л авна л та. Өвсөн. Тэгжил авдаг юм шиг байна да. Ер нь таны ямар фрэстэй? Фрэсэндээ хэдэн хил байгаа ойролцоогоор 20 хил явах уу? Янз янз байгаа юу? Орос фрэс, сужа фрэс гэж баг янз ярих юм тийм ээ. Одоо энэ жил бас энэ бензин тас гэдэг юм техник сэлбэг бас хавартай гэдэг өвсараа үнэтэй гарч байна уу? Гайгүй. Нөтөнгөө хосон бас арай нэг бага байгаа. Ганц 2000-аар буурсан байгаа. Тэгээд одоо түлшний үнэтэй ч гэсэн нөтний ч хамтгал явж л байсан шүү дээ. Түлш. Тэр чинь 2000 хүрэхгүй бензин авч ирсэн. Одоо 2000-аас дээш түлш авч байна. Тэгээд жолооч нарын тээвэр үйлс нь нэмэгдэхгүй л шүү дээ. Бүх юмны үнэт нэмэгдээд үүдэг ганцхан тээвэр үйлс нь нэмэгдэхгүй. Манай Монголд. Тийм л байна та. Энэ өглөө өвсөн хөдөлтөөр хэд хэдэн тээвэрчд иржээ. Тэдний нэг болох Дорнод аймгийн цагаан аваа сумаас ирсэн далай өвсөн 8000 төгрөгөөр хөдөлтөөлнө гэдэг. Өвс хөдөлтөж байгаа тээвэрчд дунд хамгийн холоос буюу Дорнод аймгийн Чулуу хороот сумын нутаг Эрээн цаваас ирсэн тээвэрчд байна. Эрээн цавын энэ өвсийг хөдөлтөж байгаа Цэрмэт одоо уулзуулъя. Өвс ямар үнэтэй гэнэ танд? 100000 гэж байна. Хаанаас бэлдсэн өвс вэ? Дорнотын Эрээн цав. Дорнодын Эрээн цав. За. Эрээн цаваас одоо хэд хоног явж ирж? 7 хоног. 7 хоног явж. Шавар шавхаа ихтэй. Энэ жилээр Эрээн цав тийш оргоц харцаахан гарсан дуулцсан хадлан их гарсан уу? Хадлан сайхан байна. Тэгээд шавар шавхаа ихтэй. Ирж замл жоох бэрхшээлтэй. 100000 гэж байна. Одоо жинхэнэ нарийн өвс хэлээ. Нэрээ. Бодол сайтай чанга. Бодолтой ер нь орж байгаа хэд хэлтэй вэ? Хуучин бол 25 гэсэн. Энэ одоо нэг хуучны гарал болсон өвстэй. Тэгээ 20 гарантал. Ер нь тогтмол одоо өвс тээвэрт явж байна уу?
Энэ жил л явж үзчих. Энэ жил явж байна. Өвдсөний үн газраас шалтгаалаад сарилттай эдлэг үнэтэй байх шиг байна. Хол оройос шалтгаалаад бас үнэ нь өөр янз байх шиг байна тийм ээ. Танайх бол дээрийн цаас ихэд 100000 гэдэг гэж байна. Энэ дотор бас одоо арай үнэтэй өвснө. Арай үнэтэй дээ. Хол. Гэтэ өвснийхэн шим сарн бол сайн л та. Зам хол тэгээд шавар шал бенч одоо бас аваа хэд сууж ээж гарч ирж байгаа шүү дээ. Шавар шахаад. Зөв. Одоо хадлангийн варгаад танайх өөрсдөө гарсан уу? Худалдаж авсан. Газар дээр 90 цав дээр ямар үнэтэй? 7500. Өнөө жил өмнөх жилийн бодвол зуншлах сайтай болсон тул малчид фермер эрхлэгчид одоохондоо өвс худалдаж авах гэж төдийлөн яарахгүй байгаа бололтой юм. Учир нь Төв аймгийн Цэс сумаас ирсэн тээвэрчдийн төрөвч энэ дээрээд 7 хонж байгаа гинэ. Цэлийн өвс, хонжийн нурууны өвс гэдэг одоо Монгол орон даяар алдартай юм сайхан нарийн байгаа өвс байдаг. Энэ гацсан хөв дээр явсан. Хонч ургаагүй шүү дээ. За, хончийн нуруу ургаагүй. Жил болгон отор очоо шавсаар байгаа л тэгэл. Баахан малын баас үлдэхээр байгаа л тэгэл. Ургаагүй шүү дээ. Энэ хончид бол хадлан гараагүй өөр газруудаар л гараа. Тэгээ харин бороо ороо юм ийлэхгүй байна. Өвс эдтэй байна одоо. Өвс газар дээр 4000 5000 тал баг. За. Одоо энэ ч таавах авцаад тээвэрлэх дарахаараа. Нэг 7-8 гээл. Янз хүүнийх янз. Бороо ороод байла ер нь хадлан хийхэд бас төвөгтэй байсан. Оо тэгэлгүй хамаг ажил зогсож байгаа юм чи. Ер нь газар дээр одоо өвс гэлдэг бас ногоон тижээлтэй ямар үнэтэй байх шиг байна. Ногоон жил одоо л гарч эхэлж байгаа шүү дээ. Тэгэл гарч байгаа л тэгэл тогтхойлгүй аншин. Нэг ногоон жил бол өвснөөс арай үнэтэй гарахгүй. Энэ жил өвсний анш бол харьцангуй хамаагүй бага байгаа шүү дээ. Одоо нодлон 13 муруу хурж ирсэн шүү дээ өвс. Тэгэхэд аваад байсан ч одоо 8000 гэхэд ч үнэтэй нэг уурлаад шүү дээ. Тэгэхэд хамаг юмных нь ажилчдын хөлс салин нэмэгдсэн байна. Мянган нэмэгдсэн салерк нь ямар үнэтэй байгааг бүгд л мэдчихэж шүү дээ. Тэгэхэд 8000 гэхэд ч уурлаад шүү дээ. Төв аймгийн Цэс сумын тээвэрчин Ганзар гэрлээ. Сонгон хайрхан дүүргийн нутаг буюу хуучин 22-ын давчааны ойролцоо зарагдаж байгаа өвс ерөнхийдөө чанар бодлоосоо хамаарад 6-аас 10,000 төгрөгийн үнэтэй байна. Энэ донд өвс худалдаж авах гэсэн болон үн ханшийг нь сонирхож байгаа малчид хэд байна. Тэдний нэгтэй уулзаж санал бодлыг нь сонслоо. Та өвс сонирхож байна уу? Тий. Хаана хаймалч? Ойш тэрэлжлүү. Фермтэй. Гойгоо зүгээр өөрөө хувийн юм бол. Чи нэг 20-д хүрнэл яхаа л. Эндгийн өвс одоо энэ жил ямар үнэтэй гарч ирэх шиг байна юм? Ямар үнэтэй байна? За саяны 6-аас 10,000 л гэж шүү дээ. Энэ бол 8 гэж байна. Энэний цаатлах 10 гэж байна. Донтой 90 цав болсон. Тэр урд нэг болохоор 6,000 гэж байна. Тэр нь бол их жоохон нойдон дүл үүсэн байна. Ер нь одоо энэ өвс бас чанараасаа газараасаа болж шиг байна тийм ээ. За одоо тийм л юм шиг байна шүү дээ. Энэ бол их гайгүй өвс байна. Одоо энэ орхноос ирсэн. Орхноос ирсэн. Та хэдийн вакцины өвс ер нь 250 300 л гэж. 300. Урд нь ер нь одоо нодноржны өвс нэг баадлын хэдээр авч яваа. Энэ тав өвс шүү дээ. Нодлон чинь 11 рүү 11 авчихсан. Ер нь үн ханш нь одоо энэ малчид таавахынд ямар санагдаж байх юм өвс гэж байна. Мэдгүй ч арай л үнэтэй юм шүү. Энэ жил нөгөө юм гацсан сайн байгаа гэхээр л гайгүй бол өгсөн чинь тэгээд ялгаа байхгүй л юм шиг шүү. Шатхуун үнэтэйгээд ах яг үннийг хэлэхэд нь ч одоо гайгүй л юм байна. Тэг. Өвсний үн одоо бас престэйс болоод нөгөө том жижиг Орос хожаа престэй гэж. За мэдхгүй тэр энэ болохоор өөрөө бол том престэй л гэж. Энэ орхных бол нөгөө хэд нь одоо мэдхгүй. Хайл ерөнхий өвсийг хараад л явж байна. Арай гайгүй нарийн шигтэй өвсөөл тэрийг авчихгээл тэгэл явсан. Үнэтэй байна гэж малчид нэг ярих. Тээврийн хөлс, техникийн сэлбэг хэрэгсэл, бензин тас үнэтэй байхад харин ч гайгүй байна гэж тээвэрчид худалдаачид нэг ярих. Гэхдээ үнэтэй байна гэд малчид огт авахгүй байж чадахгүй л угаа харагдана. Гайгүй байна, хямдхан байна гэд тээвэрчид худалдаачид хаслахгүй л байна. Энэ дунд өнөө жилийн өвсний үн ханш тогтох үзээ. Монголын радиогийн малчин нэвтрүүлэг өвс тэжээлийн үн ханш сэдвэр бэлтгэсэн нэвтрүүлгээ сонсголоо. Нэвтрүүлгийг бэлтгэж өгсөн Гинэн сүрэн найруулагч Оюун Цэцэг.